За намайг Инх хотын Баяр хот гэдэг. За цагдаагийн байгууллагад 8 дахь жилдээ ажиллаж байна. За Сонгорын дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтстэй ингээд дэд ахлагчаас хорон цагдаагаас ахуулаад ингээд ажилласан. Тэгээд яг хүүхдийг гэмт хэрэгчлөөс урьдчилан сэргийлэх яг хүүхдийн чиглэлээр бол ингээд 2022 оноос буюу 4 дахь жилдээ ингээд ажиллаж байна. Гэр бүлийн хүч хэрхээлийн дуудлага мэдээлэл бол одоо өндөртэй гэж тооцогддог ийм дүрэг байгаа. За өнөөдөр бол бас маш сайхан бас баяртай өдөр байна. За цагдаагийн байгууллагад ажилласан бас одоо хичээл зүтгэлийг маань өндрөөр үнэлж цагдаагийн ерөнхий газрын хүндэт жуухаар бас шагнуулсандаа маш их баяртай байна. За яг манай өрсөн сэргийлэх алба маань яг ингээд 21 аймаг 9 дүүрэг за алба хэлтээс харьяа нэгжүүдийг оролцуулсан ингээд анхны зөвлөгөөнөө бас энэ оны 4 сарын 15-16-ны өдөр ингээд зохион байгууллаа. Тэгээд бас нөгөө холыг одоо ойртуулж хоёрыг учруулсан гэдэг шиг одоо нэгэн цаг үед бас цагдаагийн одоо цагдаа дамжаанд хамт ажиллаж байсан, хамт ингээд сурж байсан тийм нэг газар ажиллаж байсан ингээд бас хүмүүстэйгээ уулзуулсан. За мөн бас гэмт хэрэг төслөөс урьдчилан сэргийлэх одоо нөлөөллийн ажил арга хэмжээг хэрхэн зохион байгуулах уу? Яг одоо 21-р зуун захим одоо 900 ирсэн байна те. Яг захим орчинд хэрхэн ажиллах уу те? Ухаалаг одоо технологи AI-тай хэрхэн ажиллах уу гэдэг ч юм уу маш олон одоо мэдлэг мэдээллийг бас алба хаагч бидэнд бас ингээд өгсөн бас сайхан одоо өр өгөөжтэй энэ зөвлөгөөнийг бас зохион байгуулж байна. Тэгээд бас урьдчилан сэргийлэх албаны хамт олондоо бас энэ дарсамд бас баярлалаа гэж хэлье.